Бэлнү? Эхлэе. Хөл. Бөмбөг харахгүй. Ярахгүй шүү, ярахгүй. Бөмбөг залах, дамжуулах, шидэх гэд ур чадварын бүхий л элементийг домогт саксон бөмбөгчин Сергей Моня өсвөрийн тамирчдад зааж техникийг сайжрууллаа. Тэрээр хөдөлгөөний уялдаа тэнцвэр, тактикийн сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой анхаарч байв. Харин Европын аварга Олимпийн наадмын шагналт тамирчинтай нэг баг болж тоглох боломж хүүхдүүдийн хувьд хамгийн том урам зориг болов. Альвэлдээ сайн байна. Сэтгэл маш сайхан байна. Гайхалтай уур амьсгал маш сайн заалтай. Охид хөвгүүдээс эерэг нэрийг мэдрэгдлээ. Заримдаа охид хөвгүүдээс илүү тоглож байлаа. Хөвгүүдэд хичээх зүйл их байна. Шидэлтийн үед ч өөртөө итгэлтэй байлаа. Тэдэнтэй хамт тоглосондоо баяртай байна. Өөрийнхөө энэ насны үеийг саналаа. Ирч хүч авч бүр баг зэрэг хөлөрчлөө. Сайн хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Мастер-классын дараа хүүхдүүд тамирчныг хэсэг хугацаанд шаллалаа. Гарын үсэг авах гэсэн урт дараалал үүсв. Үүний дараа KS баскет сургуулийн саксон бөмбөгийн лигийн аваргын төлөөх финалийн тоглолтууд боллоо. Өнөөдөр шилдэг багууд тодорно. Манай бүгд найрамдах улсыг алс дорнодын холбооны тойргийн тэмцээнд төлөөлөх охид хөвгүүд шалгарна. Ийм хэмжээний тэмцээн зохион байгуулж ийм өндөр түвшний тамирчин ирсэн нь бидний хувьд жинхэнэ баяр. Спортоор хичээлж буй хүүхдүүд багаасаа ийм агуу мастертай нэг талбай дээр уулзах нь маш чухал. Мөн тэмцээний оролцогчид хотын төлөөлөгчдийн хурлын нэрэмжит 3-ыг харьцах 3 саксон бөмбөгийн цомын төлөө өрсөлдөнө. Тус тэмцээн 4-р сарын 4-өөс 5-нд соёл спортын цогцлборт болох юм. Валентина Цыбикова, Даржи Чайдопов, новости дня. БГСХ приглашает студентов. Брэдийн улсын хөдөө аж ахуйн академийн мэдээллийн технологи, дизайн, аялал жуулчлал, веб дизайн чиглэлээр суралцж байгаа оюутнуудыг өөрийн аяллаа сайтыг бүтээ нээлттэй төслийн уралдаанд оролцохыг урьж байна. Уралдааны гол зорилго нь Брэдээр аяллахаар төлөвлөж байгаа залуусын хувьд үндсэн хөтөч, урам зоригийн их сурвалж болох орчин үеийн захим платформ боловсруулах юм. Планирующие путешествия по Бурятии. По итогам конкурса будет. Уралдааны дүнгээр манай бүгд найрамдах улсын аялал жуулчлалын чадварыг судалж, аяллаа цахим хуудас бүтээх баг бүрдүүлнэ. Энэхүү сайт нь Оросын аялал жуулчлалын зах зээлд Бурятыг цахим хэлбэрээр сурталчлах хэрэгслийн нэг болох ёстой. Конкурс проводится. Уралдаан 3 номинацаар явагдана. Энд шилдэг гэрэл зургийн контент, дүрслэлийн дизайн концепц, аяллаа маршрутын сонголт ба агуулга. Основная задача это Гол зорилго нь аюустай ирээд үетэй санаачлахтай залуусыг илрүүлэх явдал. Тэд цаашид оюутан залуучуудын өөрсдийн өнцгөөс бүс нутгийн аялал жуулчлалыг онцлог өнгө төрхийг олж харж, залуус зориулсан өрмөц сонирхолтой дүрслэлийн концепц бүтээж чадна. Победитель в Номинац тус бүр ялагчид мөнгөн шагнал дипломоор шагнагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Брэдийн улсын хөдөө аж ахуйн академийн контакт дахь албан ёсны хуудаснаас авах боломжтой. $13.8 тэрбум жилийн өмнө манай орчлон ертөнц үүссэн. Тэр мөчөөс эхлэн орон зай эрчимтэй тэлж эхэлсэн. Энэхүү тэлэлт нь орчлон дах бүх бодисыг дагуулan тэлсэн юм. Тэр бодисоос хожим галактикууд бүрэлдэж, одод мандаж, асч, дараа нь мөхөж байлаа. Танхимд намгүй зөвхөн багшийн дуу сонсогдно. Персей боловсролын төвийн шинжлэх ухааны 7 хоногийн оролцогч сурагчид хичээлдээ шимтэн сууж байна. Тэд шинэ мэдлэг олж авахар энд ирсэн бөгөөд сурагчдад хүчрхэг багшлах бүрэлдэхүүн тусалж байна. Миний оролцож буй ээлжийг Одод Баабар гэж нэрлэдэг. Энэ нь 7-оос 9-р ангийн сурагчдад зориулсан одон орон судлалын хөтөлбөр юм а. Хүүхдүүдийн бэлтгэл хангалттай байгааг би баг зэрэг гайхан олж мэдлээ. Өөрөөр хэлбэл миний хэлж буй нэр томьёог тэд анхудаа сонсож байгаа биш. Миний ярьж буй сэдвүүдэд тэдний сонирхол их байна. Сониуч эрэлхийлэгч залуу ухаанд зориулсан хөтөлбөр нэм баялаг, лекц, мастер-класс, хичээлүүд орно. Энд зөвхөн онол бус практикч судалж байна. Сониуч зан асуулт, өөрмөц санааг багш нар бүрэн дэмждэг. Учир нь зүгээр л ухаантай байгаад хангалтгүй мэдлэгээ хэрхэн ашиглахыг ойлгох нь чухал юм а. Би 3 дахь өдрөө тэдэнтэй ажиллаж байна. Хүүхдүүд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Эхний өдөр тэд гараа өргөж бодлогыг өөрсдийнхөө тайлбарлах гэж оролддоггүй байсан.
Харин одоо өөр болсон. Надад тэд асуудлыг хэрхэн зөв ойлгож шийдлийн төлөвлөгөөг яаж зохиож улмаар хэрхэн шийдэж байгааг харах сонирхолтой. Энэ нь зөвхөн математикт бус мэдээлэл зүй. Физик болон бусад шинжлэх ухаанд ч чухал. Сэдвчилсэн ээлжийг Оросын шинжлэх ухааны өдөрт зориулан зохион байгуулжээ. Энд 6-аас 11-р ангийн 150 орчим хүүхэд оролцож байна. Дизайн, одон орон судлал, хиймэл оюун ухаан, математик зэрэг олон төрлийн сэдвтэй. Шинжлэх ухааны 7 хоногийг зохион байгуулах гол санаа нь хүүхдүүдийг шинжлэх ухааны олон чиглэлтэд танилцуулах явдал байлаа. Математикчдыг генетиктэй, программистуудыг биологи эсвэл физиктэй, дизайнеруудыг математиктэй сонирхуулахыг зорьсон. Ингэснээр бүх зүйл хоорондоо уялдаатай гэдгийг ойлгож, шинжлэх ухаан судлах нь сонирхолтой гэдгийг мэдрүүлэх юм. Эдгээр хүүхдүүд одоогоор жаахан ч гэлээ. Тэд аль хэдийн эргэн тойрныхоо ертөнцийг судалж, илүү сайхан болгохыг хүсэж байна. Мундаг багш зөв чиглүүлэгчдийн хамт тэд зөв замдаа явж байна. Магадгүй хэдэн жилийн дараа бид тэдний нэрийг дахин сонсож, шин түүхийг бичгийг нь харах үзье. Масленица баярын 7 хоногийн сүүлийн өдөр хязгаарын нийслэлийн төв талбай дээр эртний уламжлал ёсоор баярын зочид өөрсдийн сонирхолд нийцсэн олон төрлийн зугаа цэнгэлийг олж цэнгэж байлаа. Жинхэнэ дархны ажлыг сонирхох, Масленицийн баганд авирах, туял зуур сэлмийн мастер класст оролцох, эсвэл хавчаахаа агаар харавах зэргээр баяраа тэмдэглэв. Би анх удаа хавчаахаагаар харуулж байна. Номаар бол өмнө нь харваж үзсэн. Энэ арай өөр юм байна. Сонирхолтой, бүр илүү хөгжилтэй санагдлаа. Дахиад харваж үзмээр байна. Жинхэнэ сумаар шүү. Харин дулаахан байшинд соронц хийх, цаграг гуйг нэхэх, арьсан идэл урлах, дурсгалын зүйл болон сахиус бүтээх мастер классууд үргэлжилж байлаа. Ингэж аваад ишээ хийн. Мөн энд эртний слав уламжлалтай танилцаж, жинхэнэ Масленицийн жижиг чихмэл хүүхэлдэйг нэхэн хийж байв. Хүүхэлдэйг байгалийн гаралтай утсаар хийдэг. Ардууд яг энэ өдөр уламжлал ёсоор хийдэг байсан. Өвөлд дуусахад хүүхэлдэйг өвлийг үдэх бэлэгдэл болгон шатаадаг. Өнөөдөр хийсэн хүмүүс 2 дугаар сарын сүүлээр түүнээсээ салах ёстой. Энэ нь өвлийг бэлэгддэг тул хүмүүс хамт олноороо цуглан Масленицийн хүүхэлдэй хийж шатаан өвлийг үддэг уламжлалтай. Гадаа дулаацахын тулд хүмүүс буухай тэмцээнд мөн оролцов. Хүмүүс баярлаж, тоглож, хамгийн гол нь амтад шагнал авдаг. Бид хувийн дотор хөлөө хийж тэмдэглэсэн цэг хүртэл гүйдэг. Мөн лаптын углааштай яг адилхан гүйж уралддаг. Яаж юм хурдангүй вэ? Би хөнгө атлетикаар хичээлдэг юм аа. Углааш саад болохгүй нөө. Үгүй, огтхож үгүй. Масленица баярыг шарвин халуун цайгүйгээр яаж өнгөрөөх үү? Орос айлын хашааны дэргэд зочдод үнгүй бин цайгаар дайлж байлаа. Энэ бас манай Орос байшин Спутник жил бүр хотын иргэдэд үнгүй дайлах зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр бид бин чигштэй цайгаар дайлж байна. Мөн өөх цээж хар талах бий. Гэхдээ зүгээр өгөхгүй. Частушка дуулахаас эхлээд шүлэг унших, бүжиглэх гээд ямар нэгэн үзэлбэр үзүүлэх ёстой. Что угодно. Это все в доме в наш. А мы песню тебе запоем, хоровод для тебя заведем. Талбай дээр зөвхөн сумороохууд Орос бүсгүүчүүд төдийгүй ойн эзэд лешээс авдагч харагдав. Бид хүүхдүүдэд хувцас оёхтон тусалж нэхмэл хийхийг заадаг. Ийм материал хэрэгтэй. Салхи хүйтэн цагаа гарч баярын уур амьсгалыг сайрнуулсангүй. Если парень случайно толкал девушку, это считалось добрым знаком. Талбай дээр Масленицийн чихмэлийг аюулгүй байдлын үүднээс шатаасангүй. Харин өөр байгалийн хязгаарынхныг эртний өөр нэгэн уламжлалт зугаагаар баясгалаа. Ленний талбайд анхудаа уламжлалт хантай нудрагны тулааныг сэргэн тоглож үзүүлжээ.
Мөсөн парк үйл ажиллагаа улам өргөжж байна. Сая сарын уурын эрэг дээрх уг парк нийслэлийн иргэд зочдод зориулсан олон төрлийн зугаа цэнгэлийг санал болгож байгаа. Ялангуяа мөсөн гулгуур болон 150 м урт дэшүүрийн талбай олонний анхаарлыг татжээ. Паркийн онцлог нь Якут уран бүтээлч дархтчуудын бүтээлүүд юм. Энд мөсөн баримл, гэрлэн инсталляц, төмөр, чулуугаар хийсэн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. Тэдгээрийн дундаас хамгийн содон байгууламж нь 5 м өндөртэй Эйфелийн цамхагийн хуулбар юм. Ястай гоё юм аа. Үнэхээр гооцон бүтээл, хүүхдүүдэд таалагдсан. Кафеж амттан сайтай юм. Хүүхдүүд бүр явахгүй гэж байна шүү. Бэм гарагт ирж чадаагүй. Даваа гарагт л амжиж ирлээ дээ. Ач зээ нартайгаа тишүүрээр гулглаа. Анхны удаа гэхэд сайхан цэнгэлээ. Ийм сайхан зохион байгуулсанд баяртай байна. Гэрлэн инсталляцийн өнгөний сонголт их сайн. Ялангуяа тэшүүрийн талбай дээрх гэрлэн чимэглүүд үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. Хятад үйлдвэрлэлийн анхны аяллаа усан онгоц болох Адора Magic City Шанхай хотоос 6 өдрийн шинэ жилийн аялалдаа гарлаа. Аяллаа маршрутад бүгд найрамдах Солонгос улсын Инчхон хот болон Чежу харал багтжээ. Үүний зэрэгцээ Гуанжу хотоос өөр нэгэн том аяллаа хөлөг Вьетнамыг зорин хөдөлсөн байна. Тус аялал дулаан уур амьсгал романтик орчныг санал болгож, далайн үзэгсэлэнт төрөх баярын уур амьсгалтай хослон аялагчдад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлж байна. Би хаврын баярыг онцлог орчинд ухтахыг хүссэн юм. Бас шинэ газар үзмээрээс юм. Хөлгийн тавцан дээр зочдыг уламжлалт шинэ жилийн зан үйл өгтөн. Далайн уудан мандал харагдах орчинд баярлах нь юутай онцгой. Зоогийн газруудын зэсэнд бит бус соёлын өвд бүртгэгдсэн хоолнууд болох спринг ролл, амтад Тян Юан бууз зэргийг санал болгож баярын тоглолт үзүүлбэрүүдийг зохион байгуулж байна. Аяллаа компаниудын зорилго тодорхой. Аялал нь үзэсгэлэнтэй, тав тухтай бөгөөд жинхэнэ хятад өнгө аяс шингэсэн байх ёстой гэнэ. Орчин үеийн жуулчдад зүгээр нэг үзмэр үзэх хангалтгүй болсон. Тэд онцгой сэтгэгдэл хайж байна. Өнгөрсөн жил бид бүжгийн шоу, кино сэдв тоглолтууд зэрэг соёлын цогц арга хэмжээнүүдийг эхлүүлсэн. Харин энэ жил зочдодоо зориулж далайн дунд хятадын шинэ жилийг тэмдэглэх гэнэтийн бэлэг бэлдсэн. Жилийн турш янз бүрийн бомтуудын хооронд явагдах аяллууд нь усан аяллыг соёлын чөлөөт цагийн шин төвшний хэлбэр болгон хөгжүүлж байна. Энэ нь зөвхөн хятадуудад төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг ч татаж байна. Зүүн хойд Азиас зүүн өмнөд Аз хүртэлх бомтууд хятадын аяллыг хөлгүүдийг хүлээн авч байна. Хятадын жуулчид орон нутгийн хэрэглээг дэмжиж, шинэ жилийн аяллууд дэлхийн өнцөг булан бүрээс зорчигчдыг татснаар соёлын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж байна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор энэ улиралд хаврын баярын үеэр Шанхайд усан замаар зорчих зорчигчдын тоо 4,100,000-аас давна. Ялангуяа аяллаа хөлөг болон гол сувгаар оройн зугуулгаар явах эрэлт эрс өсжээ. Салбарын шинжээж тэмдэглэхдээ амралтын өдрийн богино аялал олон хүнд хангалтгүй болж 7 шөнө болон түүнээс урт хугацааны аяллууд улам түгээмэл болж байна. Шинэ маршрутууд нэгдснээр аяллаа хөтөлбөрүүд баяжиж, аяллаа газар зүй улам тэлсээр байна. Алиса Косюк, Бижуань, Сиржиан. Синганд удахгүй нохоотойгоо орох боломжтой зоогийн газрын тоо нэмэгдэхээр байна. Одоогоор нийтийн хоолны газруудад хөтөч нохооноос бусад амьтдыг оруулахыг хориглодог. Харин шинэ журмаар хотын 1000 орчим зоогийн газар, өөрөөр хэлбэл 20 ресторан дутмын нэг нь тусгай зөвшөөрөл хүсэж нохоо оруулах лиценз авах боломжтой болох юм а. Зуны улиралд энд маш халуун болдог. Ноход ч гэсэн сэрүүцэх хэрэгтэй. Өвөл зөнггүй нохоотойгоо дотор суух боломжтой болох нь бидэнд тодорхой ашигтай. Синганы оршин суугчид энэхүү хөтөлбөрт хамрагдсан ресторануудад илүүтэй үйлчлүүлэхээ илэрхийлж байна. Зарим хүмүүс амьтанд харшилтай байж магадгүй. Тиймээс цуцгш орохыг хүсэхгүй байж болно. Гэхдээ заалыг хоёр хэсэгт хувааж болно штэ. Нэг нь тэжээвэр амьтантай үйлчлүүлэгчдэд, нөгөө нь амьтангүй хүмүүст ресторанууд энэ тэнцвэрийг барьж чадна гэж бодож байна.
Синганы эрх баригчид энэ алхам орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлнэ гэж найдаж байна. Албан ёсны статистикаар хотод ойролцоогоор 400 мянган муур нохой бүртгэлтэй байна. Тэдний эзэд амьтанд ээлтэй дэд бүтцийг сайжруулахыг талархан хүлээн авч байна. Дараагийн алхам болгож нохтыг амралтын өдрүүдэд метро руу оруулах боломжтой болгох сайхан байна. Мэдээж цүнх эсвэл тэрэгтэй байх нөхцөлтэйгээр Эдийн засагчдын хэлснээр Синганд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан бараа үйлчилгээний салбар өсөлттэй байна. Зөвхөн ресторан гэлтгүй амьтны даатгал, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг салбарууд ч өсөж байна. Эдгээр чиглэлд зах зээлийн өсөлтийг дэмжихийн тулд журам зохицуултыг улам боловсронгуй болгох боломжтой гэж бодож байна. Мэргэжлүүдийн үзэж байгаагаар энэ санаачлага ресторануудын бизнест бодитоор хэрхэн нөлөөлөхийг одоогоор үнэлэхэд эрт байна. Гэсэн ч амьтдын эзэдийн хувьд энэ бол яа харахгүй таатай дохио юм а.